За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө туршилтын ажлаар бид навчны хлоропласт байх пигментүүдийг хроматографи аргаар салгахын туршилтыг хийнэ. За тэгэхээр туршилтандаа бид нар бол бууцайг сонгож авсан. За навчаа нутгаж номтоглох уур нүдүр хэрэгтэй байх нь байна. За хроматографийн цаасаар бол фильтрийн цаасыг ашиглаж болдог. За уусгагчаар бид пропанан буюу ацетоныг сонгож авсан. За ингээд туршилтанд бол 3-аас 4 юм навч сонгож авъя. За навчнуудыг жижиглээд уур нухалд хийчихнэ. За үнийг нухаад за бага зэргийн пропанан. За 6-аас 8 тусал пропанан ийм чих болно. За ингээд навчаа нутглаад за ууршилтанд бол дээгүүр петрээр тагилсан байна. 10 мл пропананыг хийгээд за тэгээд үүнийхээ гадна талаар бол скотчоор таглаад ойролцоогоор 10 минут байлгана. Ерөнхийдөө бол стакан сонгож байгаа тохиолдолд стаканыхаа хэмжээнд тааруулаад ингээд урьдчилаад шин бэлтгэсэн байна. За тэгэхээр ингээд цаасны маань үзүүр нь одоо уусгагч нэг дөнгөж дөрвөлдөж байх хэмжээтэйгээр ингэж сонгоод за тэгээд дээд хэсгийг нь бол тогтоогчн дээр тавихын тулд тааруулаад ингээд нугалсан байгаа. Уусгагчийг дээш нь гүйлгэх гэж байгаа хроматографийнхаа цаасан дээрээ бид нар эхлээд ингээд барианы шугамыг тэмдэглэдэг. За барианы шугамыг бол үзүүр хэсгээс ойролцоогоор 1 см-ийн хэмжээтэйгээр зураа тэмдэглэж чинь. За мөн энэ дээр хідэн дээж тавих гэж байгаа. Тэр тавих гэж байгаа дээжнүүдээ бол бас тэмдэглээд ингээд бэлтгэсэн байгаа. Одоо маш нарийнхан пипет хошуутай пипеткийг сонгож болно. За одоо ингээд бидний дээж бэлгэн болсон байна. За ингээд дээжин дотор бол шингэн хэсэг маань ингээд харагдаж байна. Аль нэг тал руу ингээд жоохон тонгаагаад өгөх хэрэгтэй. За пипеткээрээ дээжнээсээ сурвалж авъя. За урьдчилж бэлтгэсэн хроматографийн цаасан дээр тэмдэглэсэн дээж тусах хэсэг дээрээ дээжээ тавина. За ингээд аль болохоор бага хэмжээний толб үүсгэхийг хичээх хэрэгтэй. За үүнийг хатаасны дараагийн толбыг тусаана. За бид нар дээжний толбыг за нэг 4-5 удаа ээжээ бид нар тусааж ээж. За энд илүү их концентрацтай болно. За одоо ингээд хроматографийнхаа цаасан дээрээ бол дээжээ тавьсан. За ингээд одоо дээжинд байгаа пигментүүд маань гүйж байна. За одоо ерөнхийдөө бол туршилтаа болсон гэж үзээд хроматографийнхаа цаасыг гаргаж хатаая. За туршилтын үр дүн маань харагдчих. Ингээд хроматографийн цаас маань хатсан байна. За ингээд хатсан цаасан дээрээс бүгдээрээ одоо өнгөний ялгарлуудыг харж байна. За ингээд эхлээд ингээд харах юм бол за нэг юм ногоон дөнгөний хэсэг харагдаж байна. За энэ заагийг бол ингээд тэмдэглэчихье. За тэрнээс дээшээ дахиад жоохон цайвар ногоон дөнгө хэсэг. За энэ хэсгийг ингээд тэмдэглээд тэрний дээдлээс маань юм шаргалдуу ийм зааг харагдаж байна. Сайн анхааралтай ажиглах юм бол бид нарт ийм зааг харагдаж байна. За тэгэхээр одоо энэ пигмент тус бүрийн гүйсэн зайг одоо хэмжээд тэгээ үнийг ашиглаад бол энэ ямар пигмент байсан бэ гэдгийг тодорхойлох ингээд үр дүнгийн боловсруулалтыг хий. За тэгэхээр үүний тулд эхлээд бол одоо уусгагчийн гүйсэн зайг тэмдэглэж авсан байгаа. За үнийг бол хэдүүлээ хэмжээ. За гарааны шугамнаас бид дөрөв хатгаас өмнө ингээд барианы шугамны хэсэг дээр бол ингээд тэмдэглэсэн. За тэр хэсгийг ингээд одоо ингээд харах юм бол ингээд нийтдээ бол ингээд 68 см
гүйсэн байна. Хичээн туулсан зай маань 68 мм байсан байна. За хамгийн ихний ялгарл гарсан тэр хэсгийг хэмжээ. За энэ хэсгийг ингээд хэмжих юм бол за нэг 4.4 буюу 44 мм байна. За энэ дараагийн хэсэг маань бол пигмент 2. За пигмент 2 маань бол 56 байна. За пигмент 3 маань болоод ирэхлээр за 66 юм байна. За одоо ингээд хэмжсэн одоо энэ уусгагч болон пигментийн туулсан зайнуудыг ашиглаад одоо утгыг тооцоолж олъё. RF-ийн утгыг тооцоолж олно гэсэн. За энэ утгыг тооцоолохдоо бол нийтдээ бол пигментийн гүйсэн зайг за пигментийн гүйсэн зай эхний пигментэд ордог. Пигментийн туулсан зайг нь болоод ирэхлээр уусгагчийн туулсан зайд хуваая. За эхний пигментийн хувьд бол 44 мм байна. За үнийг болохоор 68 мм-тэй хуваагаад утгаал 647 буюу 0.65 байсан гэж гарсан байна. За одоо ингээд одоо утгуудаа тооцоолоод олцсон гэсэн. Үнийг болоод ирэхлээр стандарт утгатай харьцуулж олно. Пигментийн хувьд бол 0.65 байна. За ингээд 0.65-ын одоо стандарт утгыг харах юм бол хлорофилл альфа байсан байна. За хоёр дахь нь болохоор 0.82 гэхлээр бол пиофитин гэдэг пигмент байна. Энэ за гурав дахь пигментийн утгын хувьд бол 0.97 гарсан байна. Энэ пигмент маань бол каротин буюу 0.95-тай хамгийн ойрхон 97-гийн утга маань каротин байна. За ингээд бид нар одоо саяны туршилтанд хийсэн одоо бууцааны навчинд агуулгадж байгаа пигментүүдийг ингээд тодорхойлчлоо. За тэгэхээр бууцааны навчинд бол нэг хлорофилл альфа, пиофитин, каротин гэдэг ийм 3 пигмент агуулгадж байсан байна.